Сайн байцгаана хүүхдүүд. Заманы өнөөдрийн шидэт харандаа болон маань итгэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Очгэр. Аль сургууль вэ? 186. 180 дугаар сургуулийн Очгэр нэг ангийнх нь үү, тийм ээ? Оо, хэддүгээр ангийн хэн багштай? Нарав. Оо. Хэддүгээр анги? 3 бэ. 3 бэ анги. 6 сайхан хүүхдүүд орж ирсэн. За дараагийн хүүхэд нэр нь блэ? Эрдэн хишиг орж ирсэн байна. Энгүү орж ирсэн. Анууч орж ирсэн. Ариун цэцэг. Буян дэлгэр гэсэн ийм баг. Өнөөдөр манай хичээлд ирж орж иржээ. За хэдүүл өнөөдөр бас нэг хөөрхөн хүүхдийг зурнаа. Охтууд юм чинь биш үү? Падмастраа суглаад. За ингээ аливаа зураг зурхахын тулд төсөөлж зурх сэдвээ сонгож бодно. Дараа нь таталбар зураг хийгээд зохиомжоо гаргана хуудсан дээр, тийм ээ. Одоо бид нар биш үү нэгэн дүрийг одоо ингээд хэдүүлээ нийлээд ингээ гаргаж ирж байна. Хүүхэд өөр өөрийнхөө зурна. Аливаа зураг бол яг дүрсээс бүтдэг. Багш нь юуг илэрхийлдэг вэ гэхээр дүрсээр нөгөө 5 дүрсээрээ холбоод амьтан зурах, хүн зурах, тийм ээ. Энэ бүх юунуудыг энэ дээр жаахан нарийн гарчлаа багш нь ингээд авахгүй болчихсон. За энэ читэртэй дөрөв бодогднаа. За 100 дугуй дүрсийг ашиглаад юу зурж болох вэ? Хэр томор гаргаж ирв. Оох болцсон. Гайс. За одоо 6 өөр сайхан зураг бүтнэ. За энд чихийг хийж. Номон зураас. Дүрс зураасын холбоосууд л яваад байна, тийм ээ. Оо тэгэд энэ. Ингээ самцсан охин октод бас харагдаж илээ. Дүрс номон зураас. За энэ бол ингээд доошо ингээд ороод ирж байгаа биз. Бид нартай хамт нөгөө телевиз үзэгч хүүхдүүд маань зурж байдаг. Бас манай томчууч гэсэн зурж байдаг учраас анхааралтай ингээд ажуухан зурж байдаг. Хөдөн гараад ирж байна. За өсийг бол штэ. Янз бүрийн өнгөөр бодож болно. Багш нь бол энэ удаад яг нүсний ширхгийг нь гаргаж ингэж бодвол бас зураг гоё болж байгаа шүү. Өнөөдөр энэ зургаа хэдүүлээ нэлээд гүйцэтгэлтэй зурхийг хичээнэ. Та нар бол яаж ийм гэхээр тийм гоё урттай дүрээ гаргаж ирээрэй заяа. Тийм учраас багш нь эхлэлийг нь ийм удаан та нарт үзүүлж харуулж байгаа. Үсийг өнгөтөр зурж болно, тийм ээ. Өнгө оруулж болно. Багш нь бол яг ийм за ингээ үс гараад ирсэн. За цаашаа явах уу? Явъя. Энэ хүүхэд нэг шүлэг яруу найраг уншиж байж болно? Шүлэг яруу найраг уншиж байгаа хүүхэд яг гарна. Ингээд 1 хуруу, 2 хуруу, 3 хуруу, 4 хуруу. За энэ их ном уншдаг хүүхэд бай гэж бодъё.
Тэгвэл ном нь эндээ сугавчлцсан. Ном бас орон зайтай тийм ээ. Урт дүргэн өндөртэй. Энд нь уруу орж ирээд энийг нь чамбай хийчихгүй. За хөл бол яг вэ? Октод бол яг вэ? Жаахан томхон хийхэд гэмгүй байдгүй. Ерөөсөө л энэ шүү дээ. За одоо нүдийг нь хийж гоё болох гэдэг тийм ээ. За нүдийг бол янз янзаар хийж болно. Тийм ээ. Дээгүүр нэгэ тагуулж. Тэр цаадлын хөмсөг юуны цаагаар орцсон. Нөгөө л ном зураас нүдэн дунд гэрэл байна. Багшин дээр нэг жижигхэн цагаан орхиж байгааг харж байгаа тийм ээ. Тэгээ нарийнх энэгээр ингээд давхарлаад өгч байна. За хамар жижигхэн чихний дотор талыг ингээд гарчдаг. За ингээд бид нар өнөөдөр нэг цоо шин бас нэг дүрийг бүтээж байна. За энэ ном уншсан хүүхдийн одоо нүүр бол одоо яг нэмсгэл тодорцсон. Тийм ээ? Ийм байх. За энийг шараар энэ нөө дүрээ наашаа тодруулахын тулд ингэж нэг өнгө хийж өгөр. Тэгээ энийг гэв штэ. Битүү ингэж удна гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дүр чинь наашаа ингэ тодроод ингэ гараад байна. За хэсэг хугацааны дараа хүүхдүүдтэйгээ дуугаа шүлгэн уншин дуугаан дуулан тэгингээ будна. Гэхдээ яг хөө багш энэ зураг нэлээд гүйцэтгэлтэй болгоод телевиз үзэж байгаа та нарт ийм ойлгомжтой болгоод ингээд өнгийн тэмдэглээд өгч. За охтууд чи ягаан өнгөнд их дуртай билүү? Голцох ягаан өнгийн хувц сүмсэд гоо шүү. Бин юу бол палаж болов штэ. Янз янзаар гаргаж болно шүү. Энийг нь өөрсдөө зохиогоорой. Багш нь бол ийм нэг хөндлөө ирээ судалтай. За нүрийг их тавьчих тодорхой тэмдэглэж нэ. За ингээд ер нь энэ Google-ийн кино энэ анимашн дүр чинь одоо энэ яг уу ийм тавьчихсан. Тэр нүднийхэн дээдлэлт ийм нэг зохио хийж өгч шүү дээ. Энд нэг юм бит. Энэ их гоё болгоно. Тэгээ чи будацсан юм шиг болчихж байгаа. За ингээд энэ ардлынх нь өнгийг битүү бодоод ирэхдээ энэ ч нааш ингээд тодроод ингээ гараад ирчихэд. Палажа бол та нар өөрсдөө зохион тийм ээ. За гутлыг нэг тод өнгөрөгчий доо. Гутлыг. Тэгээ яг энэ дээр чинь за ерөнхий хүүхэд зурх загварыг бол багш нэгэ өгчөж байгаа. Одоо харин та нар энийг үйл явдалтай болгох гэдэг яг их анхаарах хэрэгтэй. Зүгээр яг энийг ингээд чимгэлэхэд нэг ийм юмнууд байна л да. Энэ зургаа чимгэлж байна шүү дээ. Тийм ээ. Тэрэ
Ийм байж бол. Одоо жишээ нь хүүхдүүд нэг шүлэг үйдэг шүү дээ. Божмор хөөрхөндөө гов талхан дуртай да. Өвөл жаахан даардаг да. Өвсөн доогуур шургадаг да гэд ингээд тийм ээ. Ингээ божмор зураад энд нь хөөрхөн нарыг нийчүүл яах вэ? За ингээд үүл хийгээд л ингээд л тэгээ энэ шаранган дээрээ бас цаатлын барилгын өөр өнгөөр бор өнгөөр ингээд сайхан зурч харгавээ тийм ээ. За хэдүүлээ юу ч гэсэн энэ хоорондоо буданга юу яана. Очгөр л шүлэгтэй ирсэн үү, дуутай ирсэн үү? За дуугаад болчих. Тод сайхан дуучаар заа юу. Хот өглөө хаана очдөг вэ? Хот өглөө хаана очдөг вэ? Өчигдөрөө унтахгүйэр өнөрт гэлцэж байсан. Өчтөн олон одод өнөө өглөө хайчваа. Өртмөд хайчваа. Улын завар орчуу. Осон чумба явчуу. Өчигмөдөд авах юмсан. Сар юурн тамччихжээ. Санаатай тэдний залгичуу. Сай хаалт өвөгийн сахилахгүй ач. Савамадаар хаалчуу. Орчундэд хайчваа. Улын завар орчуу. Осон чумба явчуу. Өчигмөдөд авах юмсан. Очгирлдээ баярлаа. Чи их зөв гоё хоолойтой. Одоо өөртөө ихтэй тод сайхан дуулж байгаа заа юу. Энэ дуучин болно. Дуучин зураач болох хэрэгтэй. Эрдэнэ шиг юу тийс? Шүлэгтэй. За сайхан шүлгээр дууч. Өвөл цастай өвөл мөстэй өвөл цан хүүрэг жавартай өвөл хүүхэд бидний хүлээдэг өвөл хүүтэн үлгий хүсдэг өвөл цас мөс цасан дээр тоглохгүй бол мөнгөн өвөл гомдох байх та. За сайхан шүлэг уншлаа. Та нар бол одоо цан чаргаараа гулгасан биз сая амралтаараа. Гулгаж байгаа хүүхдүүд. Бас нөгөө буян тугаагийн цогцлборт их гоё тоглоомын төв нээгдсэн шүү дээ. Төрөний хичээл дээр тэр пледийг би хүүхдүүдтэй авч өгсөн. Тэр их гоё тоглоомын газар байна. Энгүү юу тэр? Шүлэгтэй. За шүлэг авч. Алт гэвэл авъя гэлэн аттай сайхан ихлээ гэлэн эрдэн гэвэл ээжээ гэлэн энгүү сайхан сэтгэлээ гэлэн нандин гэвэл найзаа гэлэн намаа гэсэн бодлыг хэлнэ. Гоё шүлэг байна. Би шүлгийг бас сэж байгаа. Анууч. Солонгостой. Бодно. Туко мандука санона нара хуру маросайко можо сан бижо санона нара хуру маросайко. Дууссан уу? Оо. Нэг бадгийг дууссан уу? За ануучиндаа баярлалаа. Ариун цэцэг юу тэрсэн? Юу тэр? Цанхаараад ирээр цогтой бүжгээ хийцгээе гаттаагаараад ирээр галтай бүжгээ хийцгээе найзанараа төрөөд нэрсэн дуулаад надаарэ найзанараа төрөөд нэрсэн дуулаад бүжээрэ сэлмэг тэнгэрийн чимэг дэзэнхротны гэрэлтэй цацрах туян гартай зинглийн дууны их шигдэ найзанараа төрөөд нэрсэн дуулаад надаарэ найзанараа төрөөд нэрсэн дуулаад бүжээрэ агарт мандах тэнлүүд алтан дэлхий эрдэндээ альвагддаг шидэд аттай бидний хүслэндээ найзанараа төрөөд нэрсэн дуулаад надаарэ найзанараа төрөөд нэрсэн дуулаад бүжээрэ. За сайхан дуулсан ариун цэцэгтэй баярлалаа. Та нар үштэй ингээ будахтаа
жигд ингээ илээд ингээ дахиулаа явчаарай. Тэгээ нөө ардлын шар өнгийн ингээ хийхлээр тодоод ирж байгаа. 5 наснууд яаж уддаг гэсэн ингэж удаад байдаг шүү. Би тэгээ зааж өгдөө. Та 3 дугаар ангийнхан бол яг вэ. Ингээд зөөлхөн дарах тусмаа жигдхэн гоё удагддаг шүү. За. Одоо буян дэлгэр юу тэр вэ? Сүлэг. Шилгэн уншиж. Би Монгол хүн харгалын утаа бэргэлсэн малтны гэрд төрсөн би адар нутга өргөм минь гэж боддог чихэр манан сонголоос ашин бараа ширдээд Цэлгэр сайхан нутгаа. сэлгэр сайхнуудаа сэтгэл багтан харахад үлээ зайгаа шалган үншээдэж байгаа юмсэг өсөөл дээжийн минь гар илээдэж байгаа юмсэг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь огтолж хошгоо баярын уламж хойно нүдийг минь бүрэгдэг унаас нь энэ нутгаа өөрийн бишигээ хайрлаж угаасан тунгалаг мөрнөө би эхийн шүүсийг санагддаг. Энэ нутагта эзэн юм инхрийлэлтэн өсөн хүүн юм ирээдүгэн түмэнтэйгээ босголцох их үүрэг хүлээсэн юм. Маш гоё. Энэ уртшуулгийг сайхан уншлаа. За ингээд одоо энэ нүд биш үү? Нүдэн дээр их нэг тод өнгөхчүүлэх зүгээр нэ. Буян дэлгэр том болоод ямар мэрэгчлээ болох юм? Бүжигчин болно. Ариун цэцэг ямар вэ? Зураач сайн байна. Зураад л гараа заяа. Ануучин. Дуучин. Оо бүж дандаа урлаг соёлынхан гарч ирж байна. За энэ талыг нэ энгүү ямар мэрэгчлээ болох? Шүднэмж. За эмчнэр гараад ирлээ. Эрдэнэ шиг. Багш. Очгэрэл. Дуучин. Ер нь танаа ингэж ер нь урлаг соёлынхан голцоохон байна шүү. Багш нар, эмч нар байх нь шүү дээ. Хүүгүүд ч ирсэн бол тэгж байгаа. Зааталтай нэг цагтаа байгаа. За ингээ сайхан. За ингээ бүтээл төрх агш. Энэ бол хамгийн гоё агш. Манай хүүхдүүд ямар их хөдөлмөр гаргаж, ур авьяас ухаанаа гаргаж ингээ зурдаг харуулах гэж байна. Ялангуяа 186 дугаар сургуулийн 3-ын Б ангийн зураач сайхан охтууд жигдхэн төрлийн мэрэгчлэлтэй хэрнээ зургаа маш гоё зурсан. Эхний хүүхэд одоо үзье л да. Авьяаслаг зураач очгэрлийн бүтээлийг үзнэ. За очгэрэл палмастран таглалаа. Үзүүллээ. За тэр гараад ирсэн. За очгэрлийн бүтээл бол одоо маш гоё хөгжилтэй. Толгойгийн том гаргаад энэ нөө жижиг хүүхэд чинь ийм хэлбэртэй байвал их хөөрхөн хөгжилтэй харагддаг. Тэгээ Google-д ингээ энэ анимашны их хөөрхөн дүр болоод энэ өөр ингээ хөдлөөд инээгээд ингээ товчхон ингээд явахад маш их одоо юутай хөдөлгөөнийх нь их эвслийг тэр донжийг нь их гоё гаргаж ирсэн. Тэгээд өөрөө зохиогоо палажийг хийсэн хөгжилтэй нүдэн цоглог ийм хөөрхөн дүрийг ингэ сайхан гаргаж ирсэн. Очгэрэлдэн амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Эрдэнэ хишиг. Эрдэнэ хишиг бол их үйл явдалтай гүйцэтгэл сайтай зурдаг ийм хүүхэд байгаамаа. Тэр шувууд нь, цааталдаан, байшин, барилга нь тийм ээ. Ингээд энэ үйл явдал хотон дураа хөгжилдөө сайн үйлсийн төлөөч гэдэг юм тийм ээ. Эмээ тусалдсан тийм ээ. Автобусанд гарцаар гараад л ингээл сайхан явж байгаа ийм дүрийг бол их гоё. Тэгээ адал явдалтай учирч байгаа. Энэ сайхан зохиолоо Монгол хичнээн хичээл дээр ингээд сайхан холбож энэ зургаа үргэлжлүүлэн сайн зурж яваарай. Сайн зураач болно. Эрдэнэ шигтэй амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Энгүн. Маш хуран. Ерөөсөө
товчхон энийг одоо номын том чимэг зураг болгохоор энэ шууд та нар номын чимэг зургууд ингээд шууд хийгээд эхэлж байгаа. Тэгээ өөртөө итгэлтэй. Өнөөдөр нэг гоё юм авбуу. Би зураг зурж чадах юм байна. Гэхдээ маш амжилттай байгаа. Мундаг зурх юм байна гэдгээ харуулж чадлаа. Энгүүндэн улам их амжилт хүсье. Зурсан хүүхдэн дээр байна уу? Дараагийн авьяаслаг зураач Ануужин 180 дугаар сургуулийн 3Б ангийнхан бол одоо ер нь жигдхэн шүү. Энэ дээр үссэн маш гоё. Гэрэлтэй, гэгээтэй, цоглог, тийм ээ? Маргааш нар манднаа гэдэг шиг. Энэ сайхан өдрийн аз жаргалыг ингэ сайхан өгтөж байгаа. Ийм сайхан үйл явдлыг гаргасан. Тэгээ маш гоё ур хийцтэй ийм сайхан зургуудыг гаргаж ирж байна. Ануужиндан амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Ариун Цэцэг. Гоё. Ерөөсө тэгээ доор нь энэ шүлгийн зохиогоо доор нь бичиж ирээд. Тийм өрн тийм ээ. Нийслэлтэй өөрийнхөө тухай тэр мөрөөдлөөч үед юм уу те. Ингэ сайхан зургалж ийгээрээ. Эсвэл дүүгийнхээ тухай сайхан шүлгээр энэ сайхан зураг чимэглээрээ Ариун Цэцэгтэй амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Чамбайхан буян дэлгэрийн зургийг үзье. За бүжигчин буян дэлгэр бол бүжигчин зураач болох ийм бас юу додорч шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол та нар биш үү? Би чадах юм байна, зурх юм байна гэдгээ ойлгоод авчлаа. Одоо энийгээ сайхан үйл явдалтай комикс сайхан ном болгож бүтээгээрэй. Буян дэлгэртэй амжилт хүсье. За ингээ багш нь шүү дээ. Авьяаслаг эцэг хүүхдүүдтэй семинартаа бэлгийн гард болно. 1000-тай пазлууд байгаа. Мөн цэлцэг нүр чихрийн хамт бэлэгдэж байна. За эхний 3 хүүхдэд нэлээд их тийм хариуцлага өндөртэй пазл оногдсон байна шүү. Ээж аавтайгаа нийлээ гэр бүлээрээ хийгээрэй. Утаснаас жоохон өнд ирээд энэ сайхан 1000-тай пазл. 500-тай таарч байна. За багш нь гартаа таарлцсан ингээ өгөөд бай заяа. Энэ 1000-тай ороод ирлээ. За ингээ гартаа таарлцсан өгөө явчих багш. Энэ сайхан натюрморт. Энийг сайхан хэвлүүлээрэй. 500-тай байна. Энэ 1000-тай ороод ирлээ. За. Амжилт хүсье хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Би чадна.